Өнөөдөр скватрын талбайгаас урагшаа Маштын гүүр хүртэлх 3.7 км урт замын баруун талыг чулуу явган замын шинжтийн ажлыг шалгахаар ингээд ирсэн байна. Маштын гүүрнээс Централ тавлын урд хүртэл 3.7 км явган замын шинжтийн ажлыг үргэлжлүүлж байна. Нийт метр квадрат 9480, тэрнээс 7800 метр квадрат буюу энэ чулуун замын ажил маань 82% гүйцэтгэлээр явж байна. Шугам сүлжээний ажил маань 2000 м урт цахилгааны кабель шинжлэх ажил байсан. Тэр маань 100% гүйцэтгэлээр дууссан байгаа. Шангрилагийн уулзуураас өөдөөдөөс нь 2 баг 3 хоногийн дараагаас энэ 2 баг маань нийлээд нэгдийн сошиал парк ажил маань эхнээс маань дуусчих. Дуусч байгаа. Одоо ажлын гүйцэтгэл 82% та. Нэгтгэж ихтэй бүс тайж хийж байгаа гэдэг утгаараа ингээд талбайгаа нээхгүй байх хэцүү, нээх бас их хэцүү болчихдог. Нэнгуут ингээд дугуйтай спортчтой хүмүүс ингээд машин ч гэсэн гарч ирчээд байгаа байхгүй. Тэгээ нээхгүй байхаар бас ингээд нэгтгэж ихтэй хүмүүсийн талбайг удаан хаагаад. Ер нь бол 48 цаг хаагаад нээгээд явган хөдөлгөөн бол скутер бол дац авахд хэвээ. Хүн даацын техник бол гарч болохгүй. Бүгдээр төсөлтөөр дуусах чулуугаа татсан. Тендерт болохоор манайх 1-р сард шалгарсан. 4-р сард чулуугаа бүгдийг нь татаад авсан. Энэ болохоор төсөлтөөр дуусах болохоор сайн ч чулуу байдаг, муу ч чулуу байдаг. Бид тэрийг бол яг Монгол чулуу авгүй лээ. Өмнө хийжсэн туршлагууд байгаа. Тэндээ дандаа урдаас авдаг байсан. Материалаа захиалч байсан учраас. Одоо дараагийн ажил дээр Монгол чулуу аавна. Тий, бид дараагийн ажил дээр нөгөө үүдэн чулууны их тайван тэргуунтэй иргэд холбоотой дараагийн ажил байгаа тийм. Тэр нь бол одоо нийслэлийн зүгээс авж байгаа бодлого чинь дотоодын үйлдвэрлэлүүдэд хэмжээ Монголоос чулуу авъя гэдэг гэж байгаа шүү дээ. Яг гэхдээ би бас сонсон дотоодын чулуунууд дээр хэмжээний зөрүү их гараад байгаа. Тэр шаардлага тавиад шаардлага нийцсэн чулуугаа бол дотоодын үйлдвэрлэлээс аваа гэдэг цаашдаа шаардлагуудыг бол тавиа явж байгаа. За одоо ингээд эндээс урагшаа байгаа. Эхний баг маань сайн байцгаана уу. За ингээд гүйцэтгэл урагшаа яшээ гэж явж байгаа тийм. Шангрилагийн зүүн уртлын хэсэгтээ паркийн хажуу зогсож байна. За энэ явган замын ажлууд бол ингээд одоо байгаа явган зам бол нэлээд муудсан заших шаардлагатай ийм замуудыг бол зөвхөн сольж байгаа. Танах энэ хэсгийг хизээхэд дуусчих үлээ. Одоо ингээд 9 сар хичээл хэлэх гээд байдаг. 8 дугаар сарын 28 29 гэхэд энэ хэсэг маань ингээд дуусчих. Энэ хэсэг маань дуусчих. Эндээс одоо тэр гүүрний тулаасны одоо тэр манай хашаар идэж штэ. Тэр хашаа хүртэл одоо энд нэг 250 м газар байхгүй 1.7 өргөнтэй. Энэ 400 гаруй квадрат учраас. Танах энэ хэсгийг хийжүүл ер нь бол урт тал хэдэн өртөө явж байгаа та. Гүүрнээс урагшаа. Гүүрнээс урагшаага ер нь 95 өртөө явж байгаа. 95. Тийм нэг баригад одоо жоох үлдсэн ажлууд байна гэдэг. Тэр танах бол ер нь бол 9 сарын 1 гэхэд бол ажлаа 100 дуусчих юм байна.